Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг эрен мэдчилье. Сувг дээр нэгэн тусгай дугаар нэмж оруулахар шийдлээ. Энэ нь Монгол сүүлийн үед үүсэж байгаа Христ итгэлийг гаж урсгалаас бас хэрхэн ялгах вэ? Яагад гэвэл гаж урсгалын сүмүүд Монголын ард иргэдийн амьдралд балагтай муу үр дагавар авчирсан олон зүйлсүүдийг хийж байгаатай холбогдуулаад би өөрөө Христ итгэгч хүнийхээ хувьд бас мөн пастор хүнийхээ хувьд мөн Христийн чуулганыг ахлан удирдах эзэн Есүс Христийн сайн мэдээний номлолыг түгээж явдаг хүнийхээ хувьд дараах нэг хэдэн чухал зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм аа. За бид эзэн Есүс Христийг өөрийн аврагч хэмээн итгэж түүний үг сургаалуулах Библийн дагуу амьдарч мөн залбирч энэ л итгэл үнэмшлийнхэн дагуу амьдралаа удирдан жолоодож бие биентэйгээ харилцаж өөрсдийнхөө ажил амьдрал бизнест энэ л үзлийнхаа өнцгөөс хандаж зөв, сайн, шударга, ариун бусдыг хайрлаж явахыг хичээдэг билээ. Харамсалтай нь манай Монголын нийгэмд гадаадаас цаг зуураар орж ирсэн зарим нэг гаж урсгалуудын улмаас нийгэмд хүмүүсийн дунд Христ итгэлийг буруугаар ойлгох, Христ итгэлийг гаж урсгалтай хольж ойлгох, мөн гаж урсгалыг хэрхэн жинхэнэ цэвэр Христ итгэлээс ялгаж салгахаа мэдэхгүй байх тохиолдол нэлээдгүй үзэгдэж байна. За тийм учраас миний хувьд нэг дараах товчхон хэдэн зүйлсүүдийг та бүхэнтэйгээ хуваалцах нь зүйтэй гэж бодсон юм аа. Яагаад гэвэл энэ нь та бүгдийн тусын тулд юм аа. За юуны төрөнд гаж урсгалыг бид хэрхэн таних вэ? Энэ Иесусийн нэрээр яриад байгаа мөртлөөсөө гаж урсгал гэж явж байгаа. Энэ гаж урсгалын сүмүүдийг бид хэрхэн жинхэнэ цэвэр Христ итгэлээс ялгаж ойлгох вэ? За үүнд нэг 3 үндсэн зүйлийг би та бүхэнд хэлмээр байна. За мэдээж теологийн Библийн ухагт тухууны талаар олон зүйлсүүдийг ярих бол боломжтой. Гэхдээ тэр олон зүйлсүүдийг бол өнөөдөр энд ярих нь бол илүүц. За таны хувьд ч гэсэн бас удаан хугацаанд бас үүнийг ингээд сонсоод суух цаг наран ч гэсэн бас хомс үзээ. Тийм учраас гаж урсгалыг ялгаж харах нэг үндсэн 3 зүйлийг би та бүхэндээ юуны өмнө хуваалцъя. За нэгдүгürt гаж урсгалын хамгийн том шинж тэмдэг бол тэдний итгэл үнэмшлийн гол төв нь Есүс Христ байдаггүй. Тэд хэдийгээр өөрсдийгөө Есүсийн гэж ярьдаг, Библийг ашигладаг, Христийн нэр дээр энэ цуглаанууд нь явж байгаа ингэж харагддаг боловч тэдний гол удирдагчд нь гол тэдний итгэл үнэмшлийн дээд эрх мэдлийг барьж байгаа хүмүүс нь болохоор Христтэй өөрсдөө энэ тэнцвүүлэн тавьсан. Бүр Христээс ч дээгүүр өөрсдөө энэ тэнцвүүлэн тавьсан хүмүүс байдаг юм аа. Тэд Есүс Христэд итгэж, Есүс Христийг өөрсдийн эзэн аврагч гэж итгэхээсээ илүүтэй яг одоо байгаа шашныхаа тэргүүнийг бүр Христээс ч дээгүүр хэмжээнд өргөмжлөн хоёр дахь Есүс Христийн дараагийн махан биеэр ирсэн биелэл гэх мэтчлэн тэдрийг үзэж, тайлбарлаж, тэднийхээ үгэнд бүр үг дуугүй автан орох тохиолдол бол түгээмэл харагддаг юм аа. Тийм учраас Христийн цуглаан гэж ярьж байгаа боловч Есүс Христ Библиэс өөрсдөө иш татаж яриад байгаа боловч үнэн хэрэгтээ Есүс Христийг цорын ганц эзэн аврагч гэж итгэхийн оронд харин өөрсдийнхөө сүм чуулганыг үндэслсэн, өөрсдийнхөө урсгал чиглэлийг үндэслсэн тэр номлогчойгоо хоёр дахь Есүс гэж итгэх. Есүсийн хоёр дахь дүр болгон итгэж үнэмших. Тэгээд тэднийгээ дагах ийм үзэгдэл, ийм яриа, ийм онол, суртал ухуулга, номлол бол тэд түгээмэл хийж идэг юм аа. За үүнд бол Монголд нэлээд их газар авч ард иргэдийн дунд олон харамсалтай балгийг бол тариад байгаа шин тэнгэр газар мөн төгс хүчит бурхны сүм мөн ээж бурхан гэх мэтчлэн иймэрхүү солонгос хятадаас гаралтай гарч урсгалууд бол үүнд орж байгаамаа. Тийм учраас жинхэнэ Христ итгэл гэдэг бол Христийг л өөрийн цорын ганц аврагч эзнээ болгон итгэж Христийн үг сургаалын дагуу амьдардаг. Энийг бид бас ойлгож, ялгаж салгаж харах нь бас чухал байна. За хоёрдугаарт нь гаж урсгалын сүмүүд Христийн чуулганууд руу маш их дайрч товтолдог. Тэднийг маш их буруутгадаг. Тэдний гишүүдийг нь өөрсдөндөө илсүүлж хулгайлж авахаар янз янзын үнэн худал бузар бусармаг арга сүүгчлэн худал ярьж хүмүүсийг өөрсдийнхөө сүм цуглаандаа татах арга хэмжээг тэд үргэлж хийж байдаг.
Бурхны хүмүүс бол хамгийн шодрог, хамгийн зөв ариун байх ёстой атлаа. Одоо аврал өгөх гэж байгаа гэдэг нэрэн дор бусдад худлаа ярих, бусдыг хуурж мэхлэн сүм цуглаандаа татах, бусдыг хүчээр одоо үүндээ оруулах гэж зүтгэх одоо ийм үйлдэлийг бол тэд үргэлж түгээмэл хийж идэг. За үүн дотроо яг цэвэр Христийн одоо чуулгануудыг буруутгах, пасторуудыг нь буруутгах, тэдний одоо номлолыг эсэргүүцэх, тэнд одоо хамрагддаг гишүүдийг нь өөрсөндөө илсүүлж авах, танаа одоо сүм цуглаан бол буруу юм аа. Танаа номлол бол буруу юм аа. Ерөөсөө энэ дэлхий дээр цорын ганцхан зөв номлолтой одоо ганцхан сүм чуулган байгаа нь бол зөвхөн одоо манайх юм аа. Манай урсгал манай одоо сүм цуглаанд хамрагдсанараа л чи жинхэнэ авралыг олноо. Чи жинхэнэ авралыг олоогүй байна. Тийм учраас зөвхөн манай сүмд яв. Манай одоо номлогчийн номлолыг сонсох юм бол сая чи жинхэнэ авралыг олох болно гэж тэд нар бүр улаар нь дайрч янз янзын аргаар одоо араас нь мөшгөж мэдээллийг нь цуглуулж гэр орноор нь одоо хүсээгүй байхад хүн урайгүй байхад гэр орноор нь явж одоо хүний хувийн мэдээлэл рүү халдаж ийм байдлаар одоо бусдын амгалан тавин байдлыг алдагдуулан улааран ингэж хүмүүсийг өөрсдөө илсүүлэхээр зүтгэж байдаг юм аа. Харин жинхэнэ Христийн сайн мэдээ бол үнэндээ ийм биш ээ. Жинхэнэ Библиэлд дурддагдж байгаа бидний эзэн Есүс Христийн биднийг одоо аврахаар ирсэн түүний хайрын үнэн бол ийм биш юм аа. Бурхан хүмүүсийг бол аврахаар ирсэн. Энэ үннийг бид номлодог, тунхалтдаг нь үнэ. Гэхдээ хизээч үүнийг бид хүчээр хийхгүй маа. Хизээч үүнийг бид хуурам мэхлэлтэр хийхгүй маа. Энэ бол Бурханы хүсэл биш. Энэ бол Есүсийн үнэн зөв сургаал биш юм аа. Тийм учраас Монголд одоо дэлгэрж байгаа энэ гаж урсгалуудыг таньдаг хоёр дахь чухал шинж тэмдэг бол зөвхөн өөрийн сүмийг зөв гэж зарлах, бусад чуулгануудаа үгүйсгэх, бусад чуулганы одоо бусад Христийн сүмийн гишүүдийг одоо өөрсөндөө илсүүлэн авах юм кампанит ажлыг тэд нар бол одоо зохион байгуулж байдаг. За эвүүгээр нь бид нар тэднийг бол үнэхээр яах аргагүй туйширсан гаж урсгал байна гэж таньж мэдэх боломжтой. За 3 дахь гаж урсгалыг таньж мэдэх одоо 3 дахь нийтлэг дүр төрх нь бол тэд хүмүүсийг гэр бүл ажил амьдралаас нь одоо салгаж өөрийнхөө сүм дотор одоо парклж вакуум орчинд амьдралаас тусгаарлан одоо зөвхөн одоо өөрсдөө сүм дотор амьдруулж байлгадаг. Тэднийг одоо хүмүүсийг юм одоо сүмийн хорионд одоо гэрийн хорио гэдэг шиг сүмийн хорионд ингэж оруулдагаараа онцлог байдаг. Христ итгэл Библи хизээч ийм зүйлийг номлодоггүй. Бид энэ дэлхийд нийгэмдээ бид гэр бүлийнхаа өмнө хайртай хүмүүсийнхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлага биелүүлж ажиллаж амьдарч бизнесээ хийж сурж боловсрч нийгмийн хамгийн сайн сайхнаар бүтээн байгуулахын төлөө бид сайн иргэн байж улс үндэстэндээ өөрсдөө татварыг төлж шударга үнэн зөв одоо хайраар бид бусдын төлөө үйлчлэхийг эрхэн болгодог. Гэтэл одоо улс их орон гэр бүл хүний одоо хайртай бүхнийг одоо ямар ч үн цэнгүй болгож тухайн хүнийг амьдралаас нь салган хайртай хүмүүсээс нь салган өөрийнх нь одоо гэр орноос нь салган одоо түүх соёлоос нь салган ахуй соёлыг нь одоо үгүйсгэж хүнийг одоо ингэж одоо тусдаа нэг юм вакуум орчинд байлгаж ингэж парклдаг нь энэ гаж урсгалынхны одоо 3 дахь том шинж тэмдэг байна. Тэгэхээр ахын дүүсээ та бүхэн үүнийг бас бусдаа зааж өгөөрэй, хэлж өгөөрэй. Энэ бүгдийг одоо бусдад бас дамжуулаарай. Хэрвээ таныг одоо манай сүмд ирээч гэж ярьж байгаа тэр зүйл нь одоо тэр сүм цуглаанаас энэ одоо 3 шинж та илэрж явах юм бол эргэлт боцолтгүй одоо үүнд битгий яваарай. Харилцаагаа таслаарай. Бас тэднээс айх хэрэггүй. Яагаад гэвэл тэд таныг татаж өөрийнхөө сүм цуглаандаа хамруулахын тулд тэд таны айдас дээр хараал өрөөлөөр одоо маш их айлгаж, далаалгаж ингэж дайрдаг юм аа. Тэгэхээр Бурхны хайр жинхэнэ үнэн аврал гэдэг бол хизээч ийм айдсын арга замаар ажилдаггүй юм аа. Тэгэхээр Бурхан бол хайр Христ бол одоо биднийг өршөөж уучлахын тулд ирсэн энэ үннийг хүн хүлээн зөвшөөрч өөрөө хувийн одоо итгэлийн сонголт хийж өөрийнхөө ахуй соёл одоо үүх түүхээ хүндлэн гэр бүл хайртай хүмүүсээ хайрлан одоо энэ бүх сургаалыг өөрийнхөө ажил амьдралдаа үнэн зөв хэрэгжүүлснээр жинхэнэ одоо эрүүл одоо итгэл үнэмшил гэдэг бол энийг хэлж байгаа маа. Тийм учраас одоо энэ 3 зүйлээр та бүхэн гаж урсгалыг бас таньж мэдээсэ гэж би хүсэж байна. За ер нь гаж урсгалд ямар төрлийн хүмүүс ихэвчлэн автаад байна вэ гэдгийг харах юм бол бас нэг дараах 3 төрлийн хүмүүс энэ гаж урсгалын сүмүүдэд одоо маш их автж байгаа харагдаж байна. За нэгдүгээрт Христийн сайн мэдээ буюу Библийн одоо үннийг ерөөсөө үнэн зөв ойлгож чадаагүй ийм хүмүүс байна. За ялангуяа одоо манай Христийн сүм чуулганд хамрагддаг гишүүдийг
тэд гаж урсгалынхан бол ихээхэн өөрсөндөө илсүүлж одоо ингэж уруулж авдаг шүү дээ. Тэгэхээр тэд одоо ингээд сүм цуглаанд хамрагдаад явж байгаа мөртлөөсөө яг одоо Библийн үнэн, Есүс Христийн номлолын одоо гол үнэн болох сайн мэдээний үннийг төдийлөн сайн ухаараагүй байсан хүмүүсийн дотоод улмыг ойлголтон дээр тэд тулгуурлан одоо наад сүм чинь чамд одоо худал яриад байна. Би чамд яг үннийг хэлье. Наад Библийн ишил чи ийм утгатай биш байхгүй юу? Харин ийм утга байгаамаа гэд бүр ингээ байхгүй утгыг зохиомлоор бүр ингээ үлгэр домог айтаа ягт утгаар нь энийг одоо ингэж зааж сургаснаар нөгөө хүнд одоо тийм гэж юу гэсэн асуултыг одоо төрөхөд хүргээд одоо ийм маягаар одоо хүмүүсийг авч байгаа юм. Тэгэхээр сайн мэдээний одоо үнэн зөв ойлголтгүй хүмүүс ихэвчлэн ийм гаж урсгалын сүмүүдэд маш их уруу татагдан явж байгаа харагдаж байна. Тийм учраас Христийн сүм чуулганууд, пасторууд бид нар Библийг зааж, номлож сургахдаа бид яг тулгуур Христ итгэлийн тулгуур үнэн энэ тулгуур одоо итгэл үнэмшлийн одоо үндэс суурийг бол маш цэгцтэй, ойлгомжтой, тодорхой зааж сургаж явах нь ямар чухал юм бэ гэдэг нь харагдаж байна. За хоёрдугаарт ямар төрлийн хүмүүс энэ гаж урсгалын сүмүүдэд одоо маш ихээр автж байна вэ гэвэл өөрийнхөө явдаг сүм цуглаанаасаа ямарваа нэгэн одоо хувь хүнтэй харилцах харилцаанаас эсвэл одоо сүм цуглааныхаа удирдлагатай тодорхой хэмжээнд ойлголцоогүйгийн үүднээс гомдол шарах авсан хүмүүс одоо гаж урсгалын сүмүүд рүү маш их явж байна. Өөрийнхөө сүм цуглаандаа гомдсон, одоо хэн нэгэн итгэгч найздаа гомдсон, одоо ямар нэгэн байдлаар буруу ойлголцол болсон ийм зүйлээс одоо сэтгэлийн шарх аваад одоо үүнийгээ одоо ингээд нөхөхийн тулд гаж урсгал руу одоо маш ихээр явж байгаа. Яг энэ орон зай дээр нь гаж урсгалын сүмүүд бол одоо дөрөөлөөд тухайн хүнийг наад сүм чинь үнэн биш ээ, зөв биш ээ. Манай сүм бол яг үнэн зөв байна. Чи наашаа ирээ гэж ийм байдлаар одоо хүмүүсийг татаж одоо өөрсөндөө илсүүлэх ажлыг бол маш ихээр хийж байна. За тийм учраас сүм чуулган бид зөвхт байдлыг эрхэмлэх, ариун байдлыг эрхэмлэх, ил тод байдлыг эрхэмлэх, ялангуяа санхүүгийн хувьд пасторууд, сүм чуулганууд ил тод шодрог зөв байдлыг одоо эрхэмлэж багаар одоо ажил үйлсээ удирдан чиглүүлж нэг хүний одоо эрх мэдэлд ор одоо зөвхөн нэг хүний хэлсэн үгээр одоо бүх юм явах биш. Одоо багаар одоо удирдах мөн одоо бүх одоо гишүүдийнхаа одоо хурлаар аливаа зүйлийг бас хэлэлцдэг ийм одоо зөв тогтолцоонд явахгүй бол энэ нь өөрөө эргээд одоо үл ойлголцол хардал сэрдэлт хүргэдэг. Энэ хардал сэрдэлтэнд авсан хүмүүс маань өөрөө одоо энэ одоо юу гэдгийг сэтгэлийн нэг үл ойлголцол шархаасаа болж гаж урсгал сүм цуглаанууд руу одоо өөр тийшээ явах юм асуудал бол бас түгээмэл харагдаж байна. За 3 дугаарт гэвэл ер нь хүчтэй удирдагчийг дагах хүсэлтэй. Хүчтэй удирдагчид ингээд өөрийнхөө сэтгэл зүрх, оюун санааныхаа хэрэгцээг ингээд бүрэн даатгаад дагах хүсэлтэй. Шүүмжлэлт сэтгэлгээ одоо бага хөгцсөн ийм төрлийн хүмүүс ялангуяа гаж урсгал руу их одоо хуйлран одоо орж байгаа харагдаж байна. Тийм ээ? Тэгэхээр одоо хүнд өөрт нь одоо шүүмжлэлт сэтгэлгээ одоо байх ёстой. Хүн өөрөө Библийг унших ёстой. Хүн өөрөө тэр одоо пасторынхаа номлолыг сонсоод шүүн тунгааж одоо өөрийнхөө одоо бас оюун ухаанаараа тухайн зүйлийг шүүн тунгааж үнэн зөвийг өөрийнхөө амьдрал дээр одоо харж үтснийхаа одоо улмаас тэр хүн одоо дүгнэлт тодорхойлолт өгж энэ итгэл үнэмшлийг одоо дагах хэсгээ бол бас шийдэж явах хэрэгтэй юм аа. Гэтэл манай монголчууд ерөнхийдөө дийлэнх тийм шүүмжлэл сэтгэлгээ бол маш муу хөгжсөн. Тэгээ ер нь хүний хэлснээр л явах гадах дуртай. Ер нь энэ суураасаа нэг монгол хүний зан чанар байна л да. Ер нь юм болгон дээр нэг хүнээс юмаа асууж юмаа шийдүүлдэг. Мөн ялгаагүй шашны хувьд ч гэсэн ер нь нэг юм ламдуулдаг. Нэг бүх юмаа хүнээс асуудаг. Яагаад гэдэг учрыг нь мэдэхгүйгээр зүгээр л хүн тэг гэсэн бол нэг жоохон айлгаж байгаа л тэхгүй бол болдгүй гинлээгээд хэлчих юм бол өдөрөөс айгаад юу ч байсан тэрийг дагдаг. Нэг ийм харанхуй бүдүүлэг. Нэг үгээр хэлбэл одоо ийм нэг юм шүүмжлэл сэтгэлгээ байхгүй. Өөрөө ингээд ном уншдаггүй. Өөрөө юмд нэг юм дүгнэлт хийх чадваргүй ийм байдал. Тэгээ амьдралын хувь тавилангаа бусдад даатгадаг. Тэгээ нэг хүчтэй удирдагчийг дагаж хүчтэй удирдагчийн хэлсэн үгээр нэг амьдралаа шийдээд явах хүсэлтэй. Хүчтэй удирдагчаас юм шалтгаалж ингэж одоо амьдрдаг. Тийм одоо хүмүүсийн нүмер нөөлгийг ирж хайдаг. Ийм шүүмжлэл сэтгэлгээгүй ийм сул дорой сэтгэл зүйтэй хүмүүс өнөөдөр гаж урсгалын сүмүүдээр рүү одоо маш их хуйлран орж байна. Тийм учраас одоо би пасторуудыгаа уриалмаар мөн би жинхэнэ одоо Христ итгэлийг одоо үнэн зөвөөр нь итгэж үнэмшээд явж байгаа нийт одоо Христийн биеийн
одоо бие бүрэлдэхүүн итгэгчтэйгээ би бас уриалмаар байна, тийм ээ. Бид хүмүүсийг өсгөж тэр үннийг таньж мэдэхэд нь туслах ёстой болохоос биш. Бид одоо хүнийг өөрийнхөө үгээр хөдлөж яадаг болгохын тулд одоо бид Библийг номлоогүй. Сүм цуглаан үүний төлөө байгаа юм биш юм аа. Хүн өөрөө үнэн бурхныг таньж мэдээд Библийг өөрөө уншаад ойлгож мэдээд тэр зөв зүйлийг нь амьдралдаа хэрэгжүүлж чаддаг төвшний тийм одоо төлөвшсөн хүмүүсийг одоо бид нар бэлтгэж гаргахын төлөө бид нар одоо зүтгэж яваа болохоос биш. Зүгээр одоо хүний одоо хэлсэн үгээр баруун бол баруун гэдэг, зүүн бол зүүн гэдэг ийм хүмүүсийг л одоо бид нар бий болгох гэж бол ажиллаагүй шүү дээ. Тийм болохоор би одоо Христ итгэлийг бол өмгөөлж байна. Христ итгэл бол одоо ийм үр дүнд бол хүрэгдэггүй. Үнэн одоо Есүс Христийн цэвэр үнэн сургаал бол ийм зүйлд бол хүрэгдэггүй. Тийм учраас одоо энэ үнний төлөө та бүхэн маань одоо бат цогсороо. За бас мөн нийгэмдэр одоо энэ гаж урсгалуудаас болж одоо бий болж байгаа энэ одоо муу үр дагавруудын төлөө би бол үнэхээр туйлаас харамсаж байна. Мөн үнэхээр одоо Христийн нэрийг одоо ингэж гутааж агаад нь бол миний хувьд бол пастор хүнийхээ хувьд бол би эмзэглэж байна. Гэхдээ Христийн үнэн сургаал бол тийм биш гэдгийг би та бүхэндээ хэлмээр байна. Бурхан та бүгдийг эвээх болтугай.